Самно. Самно. Таны амьдралдаа үзсэн хамгийн гоё кино ямар кино вэ? Миний амьдралдаа үзсэн хамгийн гоё кино юу? Яг сайн мэдгүй ч гэсэн нөгөө нар сарны заа гэх Монгол кино байгаа. За. Нар сарны заа гэж YouTube дээр одоо ч гэсэн байгаа. Юу гэхээр ер нь бол манай аав тэр дээгүүр тэр зүгээр цагдаа байсан. Тэг яг тэрнийг үзэж байгаа болохоор цагдаа хүн гэхээр хатуу гэдэг байсан байхгүй. Яг тэрэн дээр болохоор тухайн хүний цагдаа гэдэг нь ер нь хөдөө бол ийм хүн. Тэг ямиг хоёр талаас ч гэсэн арах боломжтой гэдэг ер нь харуулсан гэдэг. Carol. За. Ягаад энэ киног нэрлэж байгаа вэ? Тэр нөгөө яг анх гарч яхад нь ерөөсөө үзег байхгүй юу? Тэгжээ сүүлд нэг үзсэн чи бүр амар гоё мэдрэмж авсан. It's like a lovely tune. Beware my foolish heart. Таны хамгийн дуртай үзчихсэн хамгийн гоё кино юу вэ? Old Boy. Солонгосын кино үйлдвэрийн салбарыг дэлхийн түвшинд гаргахад хугарлын цэг болсон кино. Тэгээ би өөрөө Сайн Pictures-ийн компани дистрибьютор. Тэгээ манайхаа театрт Old Boy-ыг түрүүжил гаргасан. Ремейк аа. Тий. Зөндөө кино. Тэгээ interested. Ер нь шинжлэх ухааны талдаа ер нь нэлээд факт чек хийсэн. Тэгээд сүүлд бас нөгөө нэг тэр шинжлэх ухааны тал дээр нь ажилласан хүн болохоор бас юу авсан. Нобел авсан. Шилдэг кино. Titanic. Зайц. Юу юм бэ? Сайхан тайван бодож. Анна Каренинагийн кино нисэн. Аль нь нөгөө Кера зохиолч нь сайн санахгүй л л та. Зохиолч тэрийг нэг юм нөгөө яг театрт байгаа юм шиг зураг авалттай гэдэг. Нэг Холливуудыг хийсэн тэр нь аюу гоё юм. Яа тэр гоё шүү те. Бидний дуран зохиол дээр яг Анна Каренина үзээд тэгээд очиод жүжигний үзээд яг театрын орлогыг аюу гоё сайхныг мэдчихэд ичсэн чинь тэр кино ингээ бусад киноноос шал өөр байсан их таалагдсан. What is the best movie you have ever watched? Oh my god, that's really broad. Yeah. Recently I watched Past Lives. I think it was a good movie. What did you like about this film? Well, I think it was about love and somebody who has a lost love, but I think it was really embracing towards feelings, you know. So. Кино. Шилдэг кино. Амьдрал сайх. Гол дүрийнх нь эрэхтэй жижигчин дуртай. Тэгэхээр энэ саяны ивент дээр одоо үзэж сонирхоод Европын холбооны хөтөлбөрөөр яваад илээ шүү дээ. Энэ сэтгэл ямар байна? Ямар хоо болов? Гоё нөө. Би одоо намар Чех улсаас сурах гэж байгаа учраас нөө нэг Чех улсынхаа холбоотой юмнуудыг их үзэж харлаа. Тэгэхээр сэтгэл төрлөө. Энэ болохоор яг айгүй олон орны хүмүүс л байна л да зурчлалаар л. Тэгээд ерөнхийдөө хүүхдүүд айгүй их нээлттэй боломжийг өгч ийн гэж ойлгож байна. Сайн санаж би өөрөө нэг Лит улсын өргөмж консул. Тэгээд энэ жил анх удаа манай Лит улсын зүгээс Европын энэ өдрөлтөд оролцож байна. Их баяртай, их амжилттай болж байна. Маш их олон хүмүүс ирж уулзлаа. Манай асар болохоор яг нөгөө нэг Чехийн их сургуулиудын ер нь танилцуулж байгаа асар байхгүй. Тийм болохоор хүмүүс яг сонирхсан сургуулиа хайгаад ирж байгаа нээр таатай байгаа. Гоё ялж байна уу? Ер нь яг мэдхийг хүссэн мэдээлэлүүд бол бүгдийг л авч чадлаа гэж бодчих. Тэгээ үнэхээр гоё болж байна. Тэгээд яг цаг агаар жоохон хүйтэн байгаа ч гэсэн
хүмүүсийн уур амьсгалд гоё дуулах юм байна. Танд хамгийн таалагдсан хөтөлбөр нь юу байсан бэ? Хамгийн гоё таалагдсан хөтөлбөр нь одоо ингээд хүүхдүүдийн Гёте болон өөр одоо Герман сургуулиудад хүүхдүүд гэж штэ тий. Одоо эдний урлагийн үзүүлбэр мэдчилгээ тий ер нь л амар гоё. Баярлалаа. Баярлалаа.